үзэж байгаагаар дэлхий одоо хизээч өмнөх шигэ байхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол улс орнууд тий. Өмнөх шигэ байхгүй гэдэг нь болохоор хүмүүсийн улс орнуудын одоо геополитикийн бодлого, нийгмийн эдийн засагт хандах хандлага, одоо хүний энэ бодлогууд бол бүрмөсөн өөрчлөгдөнө, сэтгэхгүй өөрчлөгдөнө гэсэн нэг тийм зүйлийг хэлж байгаа. За энэ юу хэлж байна гэх юм бол үндсэндээ бол одоо Америкийн нэгдсэн улсын хувьд бол хамгийн жишг болдог улсын хувьд аваад үзэх юм бол неолиберал эдийн засгийн бодлогыг бол одоо тууштай хамгаалж дэмжиж одоо явуулж ирсэн. Гэвтэл энэ бол COVID-19-ийн дараа бол энэ неолиберал эдийн засгийн бодлогоосоо бол татгалзнаа гэсэн дүгнэлтийг бол одоо судлаач эрдэмт гаргаад байгаа. За энэ чухам юу юм бэ гэх юм бол бүх юмыг чөлөөт өрсөлдөөн, цэвэр өрсөлдөөн гэж ярьдаг. Энэ эдийн засгийн бодлогыг үндснээ неолиберал гэж байна. Гэтэл энэ неолиберал эдийн засгийн бодлогыг одоо ямаг шүүлтүүргүйгээр хүлээн авч улс орондоо хэрэгжүүлэх гэж оролдсон. Цорын ганц улс бол Монгол улс. Бусад улс орнууд бол одоо хэрэгжүүлж ирсэн байж болно. Гэхдээ энэ бол тодорхой түвшинд өөрсдөө хамгаалах маягаар тэр хэрэгтэй зүйлийг авч хэрэггүй зүйлийг орхиж ирсэн. Монгол улс бол ямар ч шүүлтүүргүйгээр одоо яг тулгасан байдлаар нь хүлээж аваад ингэ хэрэгжүүлэх гэж оролдсон. 30 жил боллоо. Харамсалтай нь энэ бодлого манай зохихгүй нэ, манай эдийн засгийг сүрүүллээ, үндэсний эрх ашгийг алдагдууллаа гэсэн дүгнэлтийг бол бид бол аль хэдийн ард түмэн хийчихээд байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс энэ бодлогыг анх хэрэгжүүлж байсан одоо үүсгэн байгуулагч ингэж хэлж болохоор тийм одоо улсын хувьд бол энэ бодлогоосоо өөрсдөө татгалзчихж байгаа байхгүй. Өөрсөнд нь одоо сөрөг тусаж байгаа. Аль хэдийн ашигтай тусдаг байсан тэр цаг үеийн өнгөрөөд COVID-19-ээр бол одоо энэ бодлыг тодорхой харагдаж өөрсөнд нь сөрөг тусаж байна. Ингээд татгалзаж байна. Манай улсын хувьд ч гэсэн ялгаагүй энэ бодлогоос татгалзах болно. Тэгээд татгалзах цаг нь ирчлээ. Энэ бол үндэсний эрх ашигт нийцэхгүй манай улсыг хохироосон ийм бодлого байсан. Энэ неолиберал эдийн засгийн бодлого гэдэг маань үндсэндээ хоцронгуй хөгжилтэй улс орнуудыг манайх шиг дөнгөж зах зээлд орж байгаа улс орнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудын томоохон улс орнуудын эдийн засгийн одоо хавсраг болгодог, түүхийн эдийн бэлтгэгч болгодог ийм л бодлого. Өөр бол юу ч одоо биднээс шаарддаг. Ийм тэгэхээр манайх бол 30 жил одоо өндөр хөгжилтэй улс орнуудын түүхийн эдийн хавсраг болж ирлээ. Үнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо бол энэ цаг дууссан. Бид бол одоо ингээд салцгаа 8-аас. Энэ салах цаг үеийн ч ирлээ. Энэ жилийн хувьд бол энэ сонгуул болно. Мэдээж энэ сонгуулаараа энэ одоо энэ бодлогыг хэрэгжүүлж ирсэн энэ улс төрийн хүчнүүдээс сална, хэрэгжүүлж ирсэн хүмүүсээс сална. Шинэ бодлогыг бид бол хэрэгжүүлэн Монгол улс өөдлөн нэвжих замдаа орох учиртай. Энэ ерөөсөө дэлхийд даяар энэ болж байгаа үйл явдал бидэнд энийг хэлж өглөө л гэж одоо тийм тохироог бүрдүүлж өгч байна л гэж харна. За тэгэхээр хоёр дахь асуулт бол Монгол улс хар жигсаалт, саарл жигсаалтанд орлоо шүү дээ. Чухам яагаад энэ жигсаалтанд орчив? Энэ бол их тодорхой. Ер нь бол Монгол улс болохгүй байна гэдэг нь бол одоо олон жилийн туршид бидэнд бол ингээд мэдгдсээр ирсэн. Энэ талаар олон улсын санхүүгийн байгууллагууд, олон улс даяараа бол энэ талаар бол сануулсаар ирсэн. Зөвлөсөөр ирсэн тодорхой бодлогуудыг хэрэгжүүлэхийг. Гэтэл бол Монгол улс бол үндэсний эрх ашигын төлөө биш, тодорхой одоо бизнес улс төрийн эрх ашигын бүлэглэлүүдийн төлөө үйлчилдэг ийм тогтолцоо, ийм одоо эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн учраас одоо энэ зөвлөсөн олон улсын байгууллагуудын зөвлөсөн бодлогыг үл огоорсон учраас ингээд бид бол харцаагүй энэ эхлээд сар жагсаалтад дараа нь ингээд дамжаад хар жагсаалтанд орчихлоо. Ялгааг нь тодруулж басаад мэдгүй үзэгчид байгаа. Тэгэлгүй яах вэ? Саарл жагсаалт гэдэг маань бол үндсэндээ манайхан яагаад оруулсан бэ гэх юм бол энэ одоо мөнгө угаалт, олон улс эдийн санхүүгийн гэмт хэрэгтээ тэмцэх олон улсын байгууллага байгаа. Энийг болохоор бид бол мэднэ. Юу гэж нэрлэдэг вэ? FATF гэж нэрлэдэг те Financial Action Task Force гэж нэрлэсэн. За энэ байгууллага бол дүгнэлт хийгээд Монгол улс мөнгө угаад юм байна. Энэ банк санхүүгийн тогтолцоо нь бол гаж юм байна. Энд бол олон улсын корпорациуд, олон улсын үндсэн дамсан компаниуд ирээд энд үйл ажиллагаа явуулаад татвараа зогтаад юм байна. Татварын орчин нь одоо тийм гаж юм байна. Энд бол одоо бусад улс оронд үйл ажиллагаа явуулж чадахгүй компаниуд Монголд мөнгө угаад юм байна. За Монголын энэ эдийн засгийн тогтолцоо нь гаж юм байна. Яагаад тэгэхээр энд бол мөнгө угаагдаад Монголоос асар их хэмжээний мөнгө эд баялагаас нь одоо байгалийн баялагаас нь их ус өртөө мөнгнүүд эх орондон шингэдэг юм байна. Гадагшаа гараад офшор руу нуугдд юм байна. Офшорд орсон мөнгө бохир мөнгнүүд нь одоо эсэн бусын зам бос тийм ээ бусад улс орнуудын бохир мөнгө Монголд ирж угаагдаа цэвэр мөнгө улаа гард юм байна гэдэг. Ингээд энэ асуудлуудыг Монголын энэ банк санхүүгийн тогтолцоо мөнгө угаах тогтолцоо байна гэж үзээд сануулсаар энийг зас гэж ирсэн. Тэгээ засаагүй. Тийм учраас эхлээд FATF-ийн зүгээс саарл жагсаалтанд оруулсан манайхыг тийм ээ. Саарл жагсаалтанд оруулсан өнгөрсөн онд оруулсан шүү дээ. Тэгээд энэ тодорхой одоо хугацаа өгөөд
ингээд энийгээ зас янзал гэсэн манайх засаагүй, янзлаагүй юу ч хийгээгүй оргсон. Тийм учраас Европын холбооны зүгээс ФАТВ-ийн тийм ээ тэр олон улсын мөнгө угаалтын эсрэг тэмцэх байгууллагын гаргасан саарал жагсаалтан дээр үндэслээд тэдний үнэлгээнд дээр үндэслээд манайхыг харж жагсаалтанд оруулсан байна. Тэгэхээр энэ бол Европын холбоо нэг талдаа нөгөө талдаа ФАТВ бол хоёр өөр нэртэй байгууллага юм шиг боловч яг энэ мөнгө угаалтын энэ асуудал дээр тийм эдийн засгийн гэмтэргийнтэй тэмцэх асуудал дээр нэг чиг үүрэгтэй нэг л одоо дуу хоолой нэг шугамн дээр ажилладаг байгууллага. Нэг үгээр хэлэх юм бол ФАТВ-ын үнэлгээг нь хийдэг тийм ээ яг үнэлгээг улс орнуудад үнэлгээг нь хийдэг тэр үнэлгээнд дээр нь суурилсан шийдвэрийг нь Европын холбоо гаргадаг. Тэгэхээр хүмүүс буруу ойлгож болохгүй. Энэ бол үндсэндээ хоёр тусдаа байгууллага юм шиг боловч үндсэндээ нэг чиг үүрэгтэй нэг одоо удирдлагатай ийм байгууллага юм аа. Энэ мөнгө угаалтан дээр бол нэг л удирдлага нэг зарчмаар ажилладаг байгууллага л гэж ойлгож болно. Тэгэхээр та эдийн засагч хүний хувьд ер нь гарт гаргалгаа юм байна. Тийм байна. Энэ бол маш тодорхой. ФАТВ-аас одоо энэ харж агсаалтаас яг би энэс өмнө нэг юм хэлээ. Манайх энэ анхны харж агсаалт биш л дээ. 2017 онд бид бас нэг харж агсаалтанд орсон. За энд юу байсан гэхээр танах энэ татварын орчин чинь мөнгө угаалтын орчин байна. Тийм ээ энийг бол олон улсын жишг стандартад нийцүүлээ. Тэгжээж олон улсын одоо томоохон үндсэн дамсан корпорациуд Монголд ажилланаа. Тэгэхгүй болохоор энэ одоо Европын компаниуд Монголд зугатааж орж ирээд тэндээс их усүртэй Европ төлөх ёстой татварынхаа мөнгийг татварын их усүртэй мөнгөө Монголд авчираад нуугаад Монголын татваргүй орчинд ингэж ажиллаад тэндээс ингээ гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бусад улс орнуудыг хохироогоод байгаа. Европын эрх ашгийг хохироож байгаа учраас та нар одоо бүгдээрээ олон улсын энэ одоо зарчмаар ажиллацгаая. Танах энэ татварын орчноо Европын стандартад нийцүүлээ гэсэн захиа яриулсан. Энэ манайх амлалт өгөөд хий гэсэн. Хийхгүй 2-3 жил болж байгаа байхгүй. Тэгээд дахиад 17 онд ингээд энэ Европ энэ олон улсын стандартад нийцсэн татварын орчин байгуулах хэрэгтэй. Мөнгө угаахж байгаа энэ асуудлаа цэгцээж энэ олон улсын сүлжээнд нэгдээ. Тийм ээ энэ одоо офшорыг ил болгох энэ олон улсын сүлжээнд нэгдээ гэсэн ийм хүсэлт тавиад ажилласан манайх зөвшөөрөөг. Манайд бол энэ хамаагүй. Олон улсын стандарт манайд хамаагүй гэсэн утга бүхий захиаг одоо энэ манай энэ сангийн одоо яамныхантэй энэ сангийн дэд сайд хэмлээ болгон туяа Хүрэл Баатар сайд бас мэдээж энийг бас мэдээж хянаал байж байгаа байл. Бид нэр ингээд ийм захиа явуулсан. Тэгсэн чинь ерөөсөө шууд тэр дорно 7 хоногийн дараа гэтэл манайхыг шууд хуралдаал харж агсаалтанд татварын харж агсаалтанд оруулсан. Тэгсэн чинь манайхан цохоо санаж байгаа бол бөө хил ам болоод энэ сандралдаал захиа бичээд одоо бид танаа энэ одоо тий олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулъя, татварынхаа орчин өөрчлөе, дүрм журманд өөрчлөлт оруулъя гэсэн захиа бичээд ингээхээр нь бол 18 оны 1 сард манай улсыг татварын харж агсаалтаас гаргаад сааралж агсаалтанд үлдээсэн. Одоо бол бид татварын асуудлын хувьд бол сааралж агсаалтанд байгаа. Тэгэхээр бол нэг сар гарны хугацаанд бид 17 оны 12 сараас 18 оны 1 сарын хооронд нэг татварын харж агсаалтанд л одоо байж исэн байх нь шүү дээ. Тэгээ сааралж агсаалт. Нөгөө талдаа бас нэг сааралж агсаалтанд тусдаа яваад байгаа нь юу вэ? Компьютерийн ФАТВ-ийн сааралж агсаалт. За энэ бол цэвэр яг мөнгө угаалт санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага. Тэгээ энэ асуудал дээр бас сааралж агсаалтанд 19 онд ороод тэгээд 19 оны 10 сар дохоо ороод тэгээд сая болт одоо 5 сарын 8-нд өнөө манайхыг 6-7 сарын хугацаа өгөөд ингээ манайх юу ч хийхгүй болохоор манайхыг шууд харж агсаалтанд оруулчихж байгаа. За харж агсаалтанд ороод ямар асуудал үүсэж байна вэ гэх юм бол шууд эдийн засгийн хориг арга хэмжээ авдаг. Харж агсаалтанд ч Афганистан, тэгэл Кампуч, тэр Сир ингээл энэ удаан байлдаантай орнууд энэ хар тамхины 8 хийдэг энэ л улсад л одоо үндэ бол тийм ээ одоо бүр дэлхийд нэр хүнд мууд ийм л орнууд байна шүү дээ. Энэ дэртээ зэрэгцээр манайх ч ингээл харж агсаалтанд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ харж агсаалтанд орсон улсуудын эсрэг шууд эдийн засгийн хориг арга хэмжээ авдаг. Энэ нь юу вэ гэх юм бол шууд Европын холбооны харьяаны бүх улсууд Монголд хөрөнгө оруулалтаа зогсооно. Энд ямар ч бизнес хийгдэхгүй компаниуд хувь хүмүүс хүртэл энд бизнес хийх хэрэггүй болно. Шууд хориг тавьчихж байгаа байхгүй. Тэгээ манайд бол гадагшаа худалдаа хийх хэрэггүй болно. Европын холбооны хориг гэдэг маань үндсэндээ олон улсын хориг гэсэн үг. Үүнийг дагаад барууны улс орнууд тухайлах юм бол Америкийн нэгдсэн улс хүртэл энийг бол одоо энэ хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх болно. Энэ хоргийг дагаж мөрдөх болно. Тэгээд бүр маш энгийн үгээр тайлбарлая. Тэгэх юм бол зүгээр л манай банкны гүйлгээ үндсэндээ зогссон гэсэн. Гадаад гүйлгээнүүд бүх. Одоо би жишээ нь одоо виза карттай тэргээр одоо юм хөдөлж авъя. Хятад очиод энэ зочдод болоо тэр төлийг тэр манай виза карт ажиллахгүй гэсэн. Гадаадаас орж иж байгаа виза картнууд жишээ нь одоо MasterCard,
англи хүн Монголд ирээд зочдод буугаад төлбөрөө хийгээд энэ ажиллахгүй гэсэн. Гаднаас Солонгосоос, Америкаас монголчуудад мөнгө явуулдаг шүү дээ. Тэнд ажиллаж байгаа нь тийм. Тэр мөнгөө явуулахад мөнгө нь орж иж гэргүүлгээ бүрэн хаардаг гэсэн. Тэгэхээр яг ийм арга хэмжээнүүд тийм ээ. Эдийн засгийн хориг арга хэмжээ. Тэгээ явандаа виз авч чадах байна монголчууд. Европын холбооны улсын виз бол гарахгүй гэсэн. Бүр цаашлах юм бол нислэг зогсно. Олон улсын нислэгүүд Европын холбоо руу. Ийм шатраалсан арга хэмжээнүүд авагдана. Шууд авдаг арга хэмжээ. Гэхдээ бидэнд аз тохиосон монголчуудаас хацтай. Энэ цаг нь ниссэн байна. Юмны өөрчлөлтийн цаг нь ниссэн байгааг та нар ойлгох хэрэгтэй. Бид бол ойлгож байгаа байхгүй юу? Монголчууд ч бас ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр цаг нь ниссэн гэдэг маань болохоор бидэнд ингээ хугацаа өгч байна. Ковидын одоо даавар ковид бид бол ковидын асуудал ярьж байна. Цар тахал. Цар тахлын улмаас эдийн засгийн хориг арга хэмжээг Европчууд хойшлуулсан. 10 сарын 1 хүртэл хойшлуулж байгаа. Шууд. Уг нь бол шууд ингээ арга хэмжээ авдаг гэсэн. Шийдвэр гарлаа, Европын холбооны парламентаар батлагдлаа 14 хоногийн дотор шууд арга хэмжээ, хориг арга хэмжээ авагддаг. Гэтэл энэ удаад бидэнд аз тараад 10 сарын 1 хүртэл хойшилсан учраас энэ цаанаасаа бид нар харж үзээд шүү дээ. Та нар хойшлуулч. За энэ хооронд энэ асуудлыг шийд. Энэ ямар асуудлыг шийдэхээ одоо би ярина. Ямар асуудал те шийд. Ингэ шийдчих юм бол 10 сарын 1-ээс өмнө та нар ингээд одоо түүний эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй та нарын харж хязгаартаас гаргах нь гэж байна. Тэгээ ямар асуудлыг шийдэх вэ гэх юм бол маш ойлгомжтой энэ дээр. Дипломатуудын хар тамхины 8. За энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Эдийн засгийн маш олон гэмт хэргүүд байгаа. Энэ гэмт хэргүүдэд ерөөсөө шүүхээр шийдэгдээгүй. Хариуцлага тооцоогүй ийм тогтолцоотой танах. 17 оны тайланд орсон байгаа. 47 эдийн засгийн гэмт хэрэг дээр хэрэг үүсгэсэн мөртлөө нэг нь ч шүүхээр яваагүй, шийдэгдээгүй шүүхээр. Эдийн засгийн гэмт хэргүүд. Нэг гэмт хэрэг дээд шүүх рүү очиод тэндээ хүчингүй болсон. Хэрэгсэхгүй болгосон гэж. Тэгэхээр иймэрхүү асуудал. Эдийн засгийн том гэмт хэргүүдийг тухайлах юм бол дипломатуудын хар тамхины 8-ны асуудлыг шийд. Нүүрсний хулгайны асуудлыг шийд. Маш их нүүрс хулгайлаа гэж. Нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрлэлийн хулгай. Яг тэгэхээр олон улсын санхүүгийн байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулахад зогсооно. Хэрвээ хориг арга хэмжээ авах юм. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, одоо нөгөө Азийн хөгжлийн банк ингээд зогсоох байхгүй. Тэгэхээр энэ тэд нар чи өөрсдийнхөө өгж байгаа санхүүжилтийг хяндаг байхгүй. Хаашаа явж байна? Зорилт бүлэгт очиж байна. Эсвэл наанаас нь хулгай хийж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл хулгайлах гэж байгаа хэвээр. Наанаас нь энийг бол бид бүгд мэдж байгаа тийм. Энэ асуудлыг шийд. Тэгээд одоо бусад одоо би тэр хэллээ тийм ээ. За хар тамхины 8 жижиг дунд үйлдвэрлэлийн алтны хулгай гэж маш тодорхой заасан байлээ тэнд. Алт болон үнэт чулууны одоо зөв бас 8. Манайд ч одоо алт хулгайлаад байгаа ш. Алт сая бол одоо 10 дахин өслөө шүү дээ. Сая хоргийн улмаас Монгол банкнд тушааж байгаа алтны хэмжээ 10 дахин өссөн өнгөрсөн жилийн. Тэгэхээр энэ мэт бол алт хулгайлагдаа гадагшаа гаргадаг нь тодорхой харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтийн гэмт хэргүүдийг шийдээ. Банкны асуудлаа шийдээд банк дампуураад байдаг. Банк дампуурах замаар тамаар асар их одоо хулгай мөнгө угаалт явагдаж байна энд. Банкыг зориуд дампуурдаг. Энэ асуудлаа шийд. Төв банк, Арилжааны банк хоёр ч хоорондоо хувилцсан маягтай ажиллаж байна. Ингэж болохгүй. Энэ банк чинь ганц хүний эзэмшилт, нэг гэр бүлийн эзэмшилт байна. Энэ эзэмшлүүдийг та нар олон нийтийн банк болгоо. Хувьцаагийн олон улсын биш хувьцаагийн бирж дээр зарж одоо ард түмэндээ эзэмшүүлээ. Засгийн газар нь энэ дээр маш одоо шийдвэртэй арга хэмжээ аваад энэ эдийн засгийн гэмт хэргүүдийн асуудлыг шийд. Энэ эдийн засгийн тогтолцоогоо мөнгө угаалтын тогтолцоогоо зас. Ингэж та нар одоо энэ харж хязгаалтаас гарнаа гэж маш тодорхой өргөдийг өгсөн. Энийг бол сүүлийн 30 жил төр барьж ирсэн энэ нөхдүүд хийхгүй. Харж хязгаалтанд оруулсан энэ нөхдүүд Монгол Ардын нам арчсан нам байна уу, хусгалт нам байна уу бүгдээрээ л оролцсон эдгээр хийхгүй тодорхой. Тийм учраас бол энэ бидэнд за хугацаагийн өглөө та нарт мөн боломжийн өгье. Цаанаас нь тэгж шүү дээ. Тэнгэрээс харж үзэж байна. Тэ сонгуул болж байна. Тэгэхээр энэ сонгуулаар энэ асуудлыг одоо шинэ хүмүүсийг гаргаж өгөө гэж хэлж байгаа мó л гэж одоо тэгж ойлгогдоод байна л да. За баярлалаа. Та бүхэн ярилцах цаг бас богино байлаа. Би үзэгчтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.